2000 би одоо Монголын оюутны олон 2003 онд орж ирсэн. За тэгээ энэ цагаас хойш бас ер нь оюутны байгууллагын мэдээллийг оюутан байхдаа ер нь одоо оюутны зохион байгуулагч арга хэмжээ энэ бүхнээс хоцрохгүй байхыг хичээж ирсэн юм одоо оюутан байсан. За тэгээд 2000 одоо 7 оны 11 сарын 17-ны 5 өдрийн олон улсын оюутны эрхийн өдрөөр энэ оюутны номыг гаргаж байсан оюутны замч оюутны байгууллагын толгоос мэдчилгээ видео үзэх гэдэг байна. За мэдчилгээ видео үзэх гэж байна. За тэгээд би яг энэ үзүүлэлт гэхээр ер нь бол зарим хүмүүс маань за манай аавар за уусаа аваад байна. За тэгээд оюутны номыг одоо эндсэн оролцсон өнөөдөр бас энэ процесс хаалгын өмнө оюутны номынхаа бас хамгийн анхны жишээ Монголын оюутны холбооны лидер гэж одоо дөрвөн хамтын сэтгэгчид оюутны номыг хатуулж байна. Энэ номыг өнөөдөр энэ хараагаар нээлттэй дэгээд зогсох биш. Олон оюутны замчууд энэ номыг уншиж ямар нэгэн ухааныг ямар нэгэн мэдээллийг авч Миний оюутны замчуудад буян үйлчлэгтэй баярлаж өгөхийн цаг 2 хэдэн амьдсан юм шиг санагдаад тийм сайн байт юм аа. Тэгээд Монголын оюутны холбооноос ер нь энэ номыг хэлэн гаргасан энэ номыг хэлэн гаргах үүсгэх ажлыг хийсэн оюутнуудаа бас хэдий түүн гаргасан хүчүүднийг нөхөж чадахгүй ч гэсэн бас мөнгөн урамшуул болохыг бас манай залуучууд өөрсдөө манай ажилчин хүмүүс нь хоорондоо хийж байгаа юм уу мөнгө урамшуул яасан гэдэг. Сайн оюутны 2011 онд өөрийн хичээл идэв зүтгэлийн зориулсан сэтгэлээр зориулсан эрхэм хүндэд санжир ордод ажлыг хайрлаж байна. Ном хийсэн залуу одоо 40 кг болчиход байгаа. Тэгээ бачаалтаа бас сэтгэлийн хэлээр авдаа. Номыг хоёр дахин зөвлөж багасаа сургуулиуд хүмүүс наавстаа Тэвшил арга хамгийн түрүүнд сая мартсан байна. За тэгээд оюутны номын маань бас маш дотны зөвлөг бас энэ номыг хэвлүүлэхэд сэтгэл санааны бусад байгууллагын олон талын дэмжлэг бас бүрдүүлж өгөх дэмжлэг танд бас баярлалаа гэж энэ номынхаа дэсээс гаргаж байна. Бацаахан марцсан байна. Би өөрөөсөө эндээс нэг авч бохогч байсан. Тэгээд 2008 онд 9 оногт би нэг ивент гэж орж ирсэн байна. Тэгээд дараа нь ивент гэж орж ирсэн чинь мэдслээ хамгийн түрүү миний байх болсон чинь миний зураг өгдөг. Миний хайж ажилласан бацаа гэж миний гацсан байж тээ. Сэтгэл зүйн цаг хугацааг зарцуулсан энэ түүхийг цог бичиж явуулсан хүмүүс сонирхолтой зүйлийг ярьж байхаарахгүй байгаа биз. За тестаа тавхны өмнөний хүндэтгэлтэй хүнийг хөрөн зарлах гэж байна. Энэ хүн бол Монголын оюутны байгууллагаар ажиллаж байсан. Одоо худалдаа ижүүлбэрийн танхимд хийцэн гарч иж байгаа ноён Бацб
бүлтэнийг таньснаа өрья. Гадуу надад та ухтаг авъя. Тэр учраас бацаа хааны нэг цаг аюул санаа ном өөрийн хоёр хүүхдээ бүх зүйлийг амжуулж яваа сайхан залуу байгаамаа. Цаанаа хөттэй ажлын төлөвлөлт цомын хөнгөрийн үндэс авсан талбартай байна. Ирчдийг оюутан 2012 номын ивент хэрэгжих бас оож өгөх та туслаарай гэмийн хичээгүүр танаас хүсэмжлэн гуйж байна. За энэ нэг байгууллагын талбартыг гадуурхаж та бүгд уншиж хэлцүүлье. Талархал нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөхөөр Монгол улсын ирээдүйн хөгжил цэцгэлтийн үр болсон оюутан залуусын оюутан үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажилласан мянган оюутан залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Боловсрол хөгжлийн бодлого Монголын оюутны холбооны ерөнхий гишүүн 2011 оны 9 сарын 19-нд Улаанбаатар